За энэхүү лайв хичээлд маань үнэн мэдлэг бүлэгмийн багш нар оролцож та бүхэнд үнэн мэдлэгийг хүргэж сонирхсон асуултад тань хариулах болно. За өнөөдөр бидний мэдээлэл өгөх сэдэв маань сэрсэн хүн гэж юм бэ? Ухамсар сүнсний хөгжил гэж юу вэ гэсэн ойлголтыг та бүхэндээ өгөхээр боллоо. За тэгээд сэрсэн хүн гэж хэн бэ? Сэдвийн ойлголтыг өгнөгээд Батган бүр багштаа микрофоноо шилжүүлье. За тэгээ. За эхлээд бүгдээрээ сэрэлт буюу сэрх үйл явц хэрхэн явагддаг энэ тухай ойлгох хэрэгтэй. За сэрх үйл явц нь дотоод ухамсарын түвшинд явагддаг. Урд нь хийдэг байсан бүх үйлдэл, үзэл бодол бүгд өөрчлөгдөж, утгагүй мэт санагдах, өөр зүйл ирж хайж, өөр шинэ мэдрэмж, шинэ үзэл бодол, шинэ үнцгийг эрен хайсаар харах өнцг нь өөрчлөгдөхийг сэрэлт гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл дотоод ухамсар сүнсний өөртөө гарцыг хайж, шинэ амьдрах арга замыг ирж хайх үйл явцыг сэрэлт гэж хэлээд байгаамаа. Дотоод ухамсарын хөгжил сэрэлт нь ил бус дотроос амьдралдаа шин санаа эрен хайх, шин ирмэлзэлтэй болох, материалыг бус сүнслэг мэдээлэл, шин орчин хүсэмжлэх, зүүдэрээ шинэлэг зүйлстэй уулзрах, зөгнөлт зохиол, кино сонирхох. За тэгээд тэдгээрийн юу өгүүлж байгааг нь шинээр харах зэрэг ухамсарын сэрэлт байдаг. Өмнө нь хийжсэн зүйлс маань арай өөр өнцгөр харах тэр шилжилт байдаг. За энэ ухамсарын сэрэлт нь сэтгэл готрлаар бус шинэлэг санаагаар илэрдэг онцлогтой. За энийг сайн тунгаагаад тогтоогоод аваарай. Шинэлэг санаагаар бидний ухамсар сэрэлт маань илэрдэг юм байна. За ер нь бид энэ дэлхийд яах гэж төрсөн юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. За санарт маань энэ асуулт бас байгаа байх. Бид бүгдэд байсан. Тэгэхээр бид энэ дэлхийд туулалт хийж дотоод ухамсар сүнсээ хөгжүүлэх гэж ирсэн юм аа. Хэрэг бид ухамсар сүнстэйгээ холбогдчих юм бол урд урдны бүх туулалтуудын туршлага, итгэл, үнэмшил, хуримтлагдсан чадварууд, хамгийн чухал гэсэн мэдээллүүд хурдаглагдсан байгааг нь нэг түүнийг хөгжүүлж эхэлдэг. Ухамсар сүнсээ хөгжүүлсэн бол физик биетэйгээ ил ухаантайгаа холбоно. За тэгэд өөрийгөө сайхан аваад явах, өөрийгөө эмчлэх, өөрийн доторх чадваруудаа нээх болно. Тэгэхээр сэрэлтийн явц нь материалын амьдралын бүх сонирхолд илэрч байж идэг. Тэгвэл бид нэр түүнийг нь анзаарах хэрэгтэй байдаг. Жишээлх юм бол одоо хувцсыг аваад үзье л да. Хувцалтаараа материалын амьдрал дээр өөрийнхөө үн цэнийг илэрхийлдэг хүн байсан гэж бодъё. Одоо маш ганган, дэгжин, үнэтэй чамин хувцаар өөрийнхөө илэрхийлдэг байсан. Тэр хүнд сүнсний сэрэлт явагдсны дараа түүний хувцас цуглуулах тэр сонирхол нь буурна. Тэр сонирхол нь утгагүй санагдаад шал өөр зүйлийг сонирхож хүсэмжилж эхэлдэг. За тэгэхээр нөгөө сэрх үйл явц гэж сонирхол нь ухамсар дагсан зүйлс рүү чиглэн өөрчлөгдөхийг хэлдэг байна. Сэрсэн биет, сэрсэн хүн гэж арга ухааныг ашиглаад материалын амьдралын нөхцөлд байдал унахгүй байж чаддаг хүнийг хэлдэг. За сэрсэн биет, сэрсэн хүн гэж материалын амьдралын үзэгдэх чанар, түүний агуулга зэргийг өөрийн хөгжилдөө ашигтайгаар ашиглаж чаддаг. Мөн бусадтай одоо найз, нөхөд, ах, эгч, аав, ээжтэйгээ тийм ээ бусдад харилцах үедээ одоо энэ сурсан арга ухаануудаа ашиглан өөрийн энерги хадгаж үлдэж чаддаг. Сэрсэн биет гэж амар амгаландаа оршоод өөрийн дотоодоо сонсож чаддаг. Дотоод ухамсараа дагаж чаддаг. Арга ухааныг хэрэгжүүлж чаддаг. Бусдын унгаалтанд ордоггүй өөрийн энергийг хамгаалж чаддаг ийм хүнийг сэрсэн хүн гэдгээ. За
За ингээд сэрх үйл явц, сэрсэн бит гэж хэмбэ, хэрхэн явагддгийг гэдэг талаар тайлбарлаад өглөө. За сэрэлтийн явц болоод сэрсэн хүн гэж хэмбэ гэдгийг сайхан ойлгож авлаа. За тэгвэл ухамсар сүнсэнд сэрэлт явагдаж байгаагаа хэрхэн мэдэж болох вэ? Энэ нь боломжтой юм болов? Энийг бол мэдэх боломжтой. Ухамсар сүнс сэрж буй шинжин одоо гинет физик бие ядарч буй мэдрэмж төрөх энэ тэндээс мэдээлэл хай. Физик биеийг ангаах, бясалгал яваг сонирхох, физик биеийнхээ бүтцийг судалж эхлэх гэх мэт өөрийн чинь одоо дур сонирхол өөрчлөгдөж эхэлдэг. Ухамсар сүнс яаж байгаа гэхээр бид бүхнээс хамааралгүйгээр өөрийгөө удирдан чамайг өөрчилж байгаа тэр сэтэл нь байх нэ. Тэгэхээр сэрэлт гэдэг нь материалын амьдралаар биш, нүдэнд ил харагдаж байгаа амьдралаас өөр зүйлийг хийх, хайх, бодит бусыг ялгаж сурах. Энэ шинж тэмдгүүдээр эхэлдэг. Тэгэхээр бид нэр өөрсдийгөө ажиглах нь байна тийм ээ. За би ер нь ингээ хүн өөрчлөгдөд ирэхээр үгүй би яагаад байна гэж бас гайх тийм тохиолдлууд байдаг. Тэгэхээр би яаж байна? Тэгэд ийм одоо шинж тэмдгүүд илэрх юм бол гэд ойлгож авах юм ойлголтыг бол одоо бүрэн авлаа гэж хэлж болно. За маш их талархлаа. Сэрсэн хүн бэ гэж хэмбэ гэдгийг маш сайхан тайлбарлаж, маш сайхан ойлголтыг өгсөнд талархлаа. За тэгэхээр ухамсар сүнс сэрэлт болон сэрсэн хүн сэрэлжийн шинж тэмдгүүдийг ярихаар биднэрт тэр ухамсар сүнс гэж юу юм болов? Ухамсар сүнсний хөгжил гэж юу вэ гэсэн асуулт урган гардаг. Энэ талаар ус багшигаа одоо тайлбарлаж өгье гэсэн яа. За тэгвэл бүгдээрээ эхлээд ухамсар сүнс гэж юу вэ гэдгийг та бүхэндээ тайлбарлаж өгье. За бид сүнс гэдэг зүйлийн талаар уншаад, сонсоод мэдээллүүдийг маш олноор нь авч байдаг. Харин тэрхүү сүнс маань яагаад ухамсарт гэж нэрлэгдээд байгаа юм болоо гэж та нар гайхаж магадгүй юм аа. За яагаад гэвэл сүнс ухамсар нь нэгдмэл байдлаараа оршиж, сүнс нь хөгжөөд, ухамсар нь тэлээд байж л бид зөв амьдрахын утга учирыг бүрэн ойлгох, цаашлаад хаанд хүрэхээ тодорхойлж чаддаг юм. Тэгвэл ухамсар гэж юу хэлж байна вэ гэх юм бол хүний биед физик биеийн буюу тархины ил ухаан, сүнсний буюу далд ухамсар гэж хоёр тусдаа ойлголт байдаг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За ил ухаанд нь юу хадгалагддаг юм бэ гэхлээр бид нар төрсэн цагаасаа гэр бүл, цэцэрлэг, сургууль, нийгмийн харилцаанаасаа олж авсан, харсан, сурсан, мэдсэн, туршсан гих мэтчлэн мэдээллүүд нь багтдаг бол харин далд буюу сүнсний ухамсарт ямар мэдээллүүд хадгалагддаг вэ гэхээр таны өмнөх туулалтуудын хамгийн шилдэг гэсэн, хамгийн хэрэгтэй гэсэн мэдээллүүд нь мөн чадварууд нь хадгалаастай байдгийг. За жишээлх юм бол биднэрт ийм зүйл тохиолддог шүү дээ. Гинэт айдаг амтнаа дайрлаа гэж бодъё. Тэгвэл хүн маш өндөр зүйл дээгүүр ямар ч саад төвөггүй маш хурдтай хараагаад гараад явцдаг тийм ээ. Дараа нь хэрхэн даваад гарцсан болоо яаж шараад ойлгохгүй шүү дээ тийм ээ. Хэрвээ ил ухаанаар шийтгэр бол эн чинь ямар өндөр юм бэ? Авч чадах юм болов яах юм бол за нөгөө нэг өөрсдийн сурсан дадсан туршлагаараа бол энэ өндөр зүйлийг давхад шат хэрэгтэй юм байна. За эсвэл тойроод гарсан дээр юм байж гэдэг юм уу? Ийм дүгнэлтүүдийг өгдөг. Харин далд ухамсар маань ямар нэг ур чадварыг материалын амьдрал дээр таны хизээж хийж үзээгүй төсөөлж байгаагүй зүйлийг хамгийн зөв гарц гаргалгаагаар хийхийг хэлээд байгаа юм л та. За далд ухамсар нь үргэлж сүнстэй холбоотой үйлдэл санамж явуулдаг гэж ойлгож аваарай.
За бүр тодорхой хэлэх юм бол ил ухаан гэдэг нь таны өдөр тутамдаа хийдэг үйл ажиллагаануудыг зохицуулж байдаг. Харин балд ухамсар гэдэг нь болохоор сүнсний ухамсартай холбоотой үйл ажиллагааг зохицуулдаг, түүнтэй холбогдсон явагддаг гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй байдаг юм аа. За баярлалаа. Тэгвэл далд ухамсарын хөгжил гэж юу вэ? Түүнийг яаж хөгжүүлдэг юм бол энэ талаар тайлбарлаад өгөөрэй. За ер нь ухамсарт өөрчлөлт орох, сэрэлт явагдах нь сэтгэл зүйтэй холбоотой бөгөөд харж байгаа, үзэж байгаа, харилцах зэрэгтэй өөрчлөлт орж ил харагдах зүйлсүүд нь буруу байна, гаж байна гэдгийг ухаарж ойлгож эхэлдэг. Гэхдээ гаж байна гэд зүхтаах, өөрийгөө тусгаарлах бус харин үүнтэйгээ яаж зохицох вэ гэдэг шинэ арга ухаан, мэдээлэл хайлтыг эхлэх хэрэгтэй байдаг. Жишээлх юм бол зохицож амьдрнаа гэдэг маань бид нар 3D материаллык амьдралж байгаа. Ухамсар сүнсээ хөгжүүлэхийн тулд бид нар ууланд очиод бясалгаад суух ямар ч шаардлагагүй гэсэн үг. Одоо яг байгаа амьдралтайгаа бүгдийг зохицуулаад бясалгаж өөрийнхөө сүнсийг хөгжүүлж ухамсараа тэлж болно гэдгийг хэлээд байгаа юм л та. Түүний хамгийн анхны илэрлэл нь болохоор яаж илэрдэг вэ гэхээр ижил төстэй биетүүд байдаг юм байна. Түүнд баярлдаг юм байна. Тэдгээртэй мэдээлэлээ солилцож болох юм байна. Шинээр санаагаа хуваалцаж болох юм байна. Тэдгээрээс яаж материалын амьдралд тохируулж байгааг нь яаж тохирон зохицож амьдарч байгаа зэргийг нь мэдэх ухаарах гарцуудад л зөв ухамсарын гарц олох зэргээр сэрэлт явагдаж эхэлдэг. Үүнийг л далд ухамсарын ажиллах зам мөн хөгжил гэж нэрлэдэг байгаа. Материаллык амьдралтайгаа зохицохын тулд зарим нэг үзэл санаанууд нь чухал байдаг л да. Харин ухамсар дээр суурилсан хөгжлийн замаа олчгол юм бол тэр нь ямарваа нэгэн зүйл чухал биш юм аа гэдгийг ойлгуулад өгдөг. Харин өөрийгөө хөгжүүлэх ухамсарын үзэл санаа тун чухал байдаг. Бидний сэтгэл зүйн тэнцвэр аль үзэл санаан дээр төвлөрч байна гэдгээс хамаарна. Материаллык амьдралын үзэл санаа юм уу? Ухамсараа дагсан үзэл санаа юм уу? Ухамсар дагсан үзэл санаа нь бол өөрийгөө хөгжүүлэх үзэл санаан дээрээ гол анхаарлаа хандуулчих юм бол яаж хөгжих гарцуудыг ухамсар сүнс маань аяндаа бүгдийг нь заагаад чиглүүлээд өгдөг гэсэн үг. Харин бид нар үүнийг уйггүй давтаад байх юм бол үр дүндээ хүрнэ гэсэн үг. Хэрвээ давтаа дахиж гарахгүй байлаа гэж бодъё л да. Тэгэх юм бол дахин ухамсараа уудлаад аргаа өөрчлөөд шинийг эрэлхийлэх хэрэгтэй. Энэ арга зам, шин гарцсан бүгд л таны ухамсарт сүнсэнд байж л байдаг. Хүн болгонд ухамсар сүнсээ хөгжүүлж тэр хөгжилдөө анхаарад бүх үннийг мэдэх, бүх зүйлийг өөрийнхөө нүдээр харах, бүх зүйлийг өөрийнхөө биеэр хийгээд, мэдрээд, туршаад, туршлага болгоод өөртөө хуримтлуулад үзэх. Энэ болгон биднэрт бүгд нь адилхан нээлттэй байгаа шүү. Сүнсээ яаж мэдрэх, яаж хөгжүүлэх, яаж ухамсарт даах болов? Түүнийгээ ямар арга ухаанаар хөгжүүлэх болох вэ? Гэд маш олон арга замуудыг бид нар этрогууруудын заавар зөвлөгөөний дагуу сургалтандаа зааж байгаамаа. За ус багштай баярлалаа. Тэгэхээр бидний өгөх мэдээлэл энэ хүрээд дүгж байна. Одоо та бүхэн маань чөлөөт асуулт хариултаар лайваа үргэлжлүүлье. Та бүхэн маань сонирхсан асуулт байвал одоо бичээд, чатан дээр бичээд асууж болно. За тэгээд асуулт ирээд хүмүүс сонирхсан асуултаа бичиж байх хооронд нь одоо манай үнэн мэдлийн гэрлийн ажилтны 1 сарын сургалтын талаар та бүхэндээ танилцуулъя. За сургалт маань бол онлайнаар явагдах тул та ханаас хичээлд орох боломжтой байгаа. Сургалт маань 3 шаттай. За 1-р шат нь 7 хоногийн хугацаатай. За өдөр бүр шинэ хичээл, арга ухаан сурдаг.
мөн өндөр дэд гэрлэн биетүүдийн энергийн тэтгэлд гэрлийн дэмжлэгтэйгээр явагддаг. За сургалтаар өөрийнхөө сүнсийг, ухамсарыг хөгжүүлж, энергиэр өөрийгөө эмчилж, эрүүлжүүлж одоо энэ бүх зүйлсийг сурнаа. За энэ 7 хоногийн сургалт байгаа. За эхний шатаа төгссөний дараа 2 дугаар шат болон тусгай шат гэж үргэлжлүүлэн сурах боломжтой. 2 дугаар шат маань бас мөн 7 хоног. Ур чадварын шат маань бол 14 хоног үргэлжилнэ. За тэгээд энэ сургалтаараа юу заах вэ гэх юм бол эхний шатанда бид нар бол дараах мэдлэгийг өгнө. За одоо бяцлаглаар, зөв суураар төвлөрч сурах 7 хүрт бидний 7 хүрт буюу чакра гэж байдаг тийм ээ. Тэрийг цэвэрлэж, итвэвч өгүүлж сурна. За ухамсар сүнстэйгээ холбогдно. Нөгөө бидний түрүүн яриад байсан ухамсар сүнс гээд дотоодоо мэдрэх гэдээсэн тийм ээ. Энийгээ холбоно. За мэдрэмжээ хөгжүүлнэ, өөрийн оршихуйг хэлнэ. За дотоод энерги мэдрэн түүнийг ашиглаж сурна. За тэгээд бас гэрлэн бүрхүүл гэдэг. Аура гэж яриад байдаг тийм. Тэр гэрлэн бүрхүүлээ нөхөд сурна, цэвэрлэж сурна. За ийм одоо арга ухааныг онолтойгоо хослуулаад асгалтай нь хослуулаад хийдэг байгаа. Дээр нь үнэ одоо гэрлэн биетүүдийн энергийн тэтгэлд гэрлийн дэмжлэг хамт явагддаг. Энэ хичээлийг хийж байх явцад. За тэгээд ингээд төгсчүүд цаашаага дунд шатанда орох юм бол одоо өөрийн энергийг хамгаалж сурах дасгалууд байгаа. За физик биеийг ангаах дасгалууд байна. За бусдын бодлыг ашиглах, мэдэрч сурах, энергиэр нөлөөлөх гэх мэтчлэн дасгалууд байдаг. За ур чадварын шатанд бол бодлоор нөлөөлөх, бусдын одоо бодлоос хамгаалах, энергийг татан хуримтлуулах, энергиэр эмчлэх гэх зэрэг ийм одоо дасгал сургуулиуд ордог байгаа. За онолтойгоо хамт. За тэгээд дасгалаа хийсний дараа багштайгаа мэдрэмжээ яриад одоо мэдрэмж дээр нь багш нь нэмэлт тайлбарыг өгөөд яг ингээ бодтой ингэж хийгддэг. Сургалт маань ингэж хийгддэг байгаа. За ингээд сургалтынхаа талаар мэдээллийг өглөө. За та бүхэн маань асуулт байвал бичээрэй. Асуулт ирсэн байна. Нанда гэд сүнсээ яаж хөгжүүлэх вэ багшаа гэсэн байна. За одоо сая ер нь бол бид нар мэдлэгийг авсан тийм ээ. Ухамсар сүнс гэж юу юм бэ? Яаж хөгждөг юм бэ гэдэг мэдлэгийг бол авлаа. Тэгэхээр энэ сургалтанд орж ирээд та сурах юм бол бид нэр бүх арга ухааныг зааж өгөөд энэ сүнсийг хэрхэн хөгжүүлдэг, өөрт таны хаана байршилдаг. Сүнс гэдэг маань бол хааж орших боломжтой аим. Таны биеийн бүхий л одоо хэсэгт орших боломжтой байдаг. Гэхдээ ихэвчлэн бидний зүрхэнд ингээд сууж байдаг. Тэр одоо сүнстэй чинь холбоод тэгээд ингээд цаашаа арга ухаанаар сургалтын явцад бол та бүрэн өөрийнхөө сүнсийг мэдрээд хөгжүүлэх боломжтой. Тэгэхээр та манай сургалтанд суугаарай. За эм цэгдэгийг бяцлал хийсний дараа толгой их өвдөх юм юунаас болдог вэ гэсэн байна. За манай багш нараас хариулаарай. Багш нар маань ер нь бол ингээд энэ манаас ер нь бол бяцлал хийгээ төвлөрнө гэдэг маань маш их энергийн юм одоо хөдөлгөөнүүд байдаг тийм ээ. За тэр энергийг бид нэр бяцлаглаар, дасгалаар хийж явах явцад бидний дотоод энерги болон орчны энергиуд биднэрт үйлчлэж байдаг. За тэр энергийн үйлчлэлийг бид нэр эргээгээд нөгөө тэнцвэрт байдалд нь оруулах,
гэх мэтчлэн юм арга ухаанууд байгаа. Тэгэхээр хэрвээ яг одоо та сургалтандаа яг явж байгаа бол та нөгөө зааж байгаа багшаасаа асуугаарай. Тэрийг одоо тэр толгой өвдөөд тэр энергийн хуримтлал таны толгойд хуримтлагдсанаас болж байна уу? Эсвэл физик биеийн одоо өвчлөл байна уу? Гэх мэтчлэн энэ юунуудын ярилцаад сайхан гаргалгааг нь гаргаж болно. Хэрвээ энергийн хуримтлал тэнд бөөгнөрсөн байх юм бол толгой дүүрэх, манарах тий ийм мэдрэмжүүд бол ордог. Тэгэхээр тэнийг сайхан төвлөрч сууж агаад ингээд бүхий л биеэрээ жигэд тараал тийм аргууд байдаг. Тэгэхээр тэрийг багштайгаа ярилцаад аль талд нь байна? Таны физик бие нүгдгүү тэр энергийн одоо үйлчлэлээр өвдөж байгаа тэр газрыг чинь энерги ингээд зохих тийм ээ. Ингээ энергийн урсгал явах ийм зүйлүүд байдаг учраас ярилцаад тэгээд аль нь байна? Тэрийг олоод тэг арга ухааныг аваарэ, зөвлөмжүүдийг аваарэ гэж хэлье. Жаргал Баачка шүн унтаж байхдаа сүнсэнд даруулдаг яаж тэмцэх вэ гэсэн байна. За энэ дээр нь би хариулчихъя. За шүн унтж байхдаа даруулж ийн гэдэг чинь ерөөхдөө шүн одоо тухайн зүйл болоод байгааг мэдээд байгаа ч гэсэн за эсвэл өглөө орсод мэддэг ч гэсэн тухайн үед ямар нэгэн арга хэмжээ авч чадахгүй байх гэсэн үг тийм. Тэгэхээр тухайн үед л арга хэмжээ авахын тулд зүйдээ удирдах өөрийгөө шүн байсан ч гэсэн удирдах сурдаг ухамсартай байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр зүйдээ удирдах сурчаар за ингээ эргэн тойрон цүргийн байлаг гэхэд те тэрийг мэдэрдэг, тэрийг устгаж чаддаг. За хамгийн гол нь бас бясалгалд суугаад арга ухаан сураад ирэхээр өөрийгөө хамгаалаа сурдаг. Тэгэхээр заавал тэр нөгөө сүнсэнд даруултлаа тийм ээ нөхцөл байдалд орохгүйгээр өөрийгөө хамгаалаад өдөр тутамдаа өөрийгөө сайхан цэвэрлээд, гэр орноо цэвэрлээд, эргэн тойрны хүмүүсээ тэр сүрэг энергийн бөөгнөлтүүдээ сайхан цэвэрлээд за ингээд цэвэрлээд ирэхээр ер нь бол шүн 50 унтаж сурдаг. За тэгэхгүй за хаяа нэг ингээд шүн зүүдэр ч юм уу тийм ээ дайралтууд орж ирлээ гэхэд зүйдээ удирдаад сурцсан хүн бол хичнээн унтчихсэн ч гэсэн тухайн тэр орж иж байгаа дайралтуудыг нэцаагаад за тэгээд тэр дайраад байгаа зүйлүүдийг устгаад Батка би өгөн залуу хүн. Гэтэ ямар нэгэн байдлаар би өвдөөд эмнэлэгт очиод үзүүлэхээр онцлогоо хэлэхээр ямар ч одоо онш гарахгүй ирүүл байна гэдэг энэ шалтгаанаар би бясалгал сонирхох болж байгаа. Миний энэ асуудал дээр туслалцаа үзүүлнэ үү гэсэн байна. За түрүүнд хэлсэн тийм ээ. Хүн нөгөө ухамсар сэрээд ирэхээр эрэлт хайгуул хийдэг тийм ээ. Шин зүйл сонирхдог, шин одоо сонирхолтой болох, шинжлэх ухаан, уран зөгнөл, кино үздэг, ном уншдаг, дээр нь одоо физик биеийг эмчлэх, өөрийгөө ингээд судалж эхэлдэг гэсэн тийм ээ. Тэгэхээр одоо сая бас мэдлэгийг авсан байх. Тэгэхээр тэгээд яагаад дэшээ ирж байгаа юм гэдэг чинь та өөрөө эмнэлэгт очиод үзүүллээ. За эмнэлгээс бол юм хариу гарахгүй байх тийм ээ. Зүг зүгээр байгаад байна. Тэгвэл магадгүй та ухамсар сүнсний сэрэлт яваад ингээд таныг хөтлөөд ингээд энэ одоо бясалгал хийгээч гэсэн тэр одоо ухамсар сүнсний дуу хоолой танд өөрч чинь хүрсэн учраас та өнөөдөр ингээд энэ лайвд оролцоод энийг сонсоод бясалгал хийя гэд ингээд шийдвэрийг гаргасан байна. Тэгэхээр бясалгалаа хийгээд үз. За тэгээ явж идэл нөгөө яаж байгаа гэдэг тэр яагаад байгаа юм бэ гэдэг тэр учир шалтгааныг нь та өөрөө олох боломжтой. Энэ дотоод энэ ухамсар сүнсээ мэдэрч холбогдож танд байгаа тэр
адлагдсан, нуугдсан одоо юу байдгийг тэр болгоныг нээж илрүүлэх гарцыг чинь бол ухамсар сүнс чинь өөрөө гаргаж өгнө. Тэгэхээр миний хувьд бол та зөв замаа олоод ингээд явж байгаа гэж бодож байна. Тэгэхээр дасгал сургуультаа хийгээд үз, бясалгалдаа ороод суралцаад үз. Яагаад таныг энд авчирсан? Яагаад энэ мэдрэмжээр таныг хөтлж авчирсан бэ гэдг нь тэгээ гарч ирнэ гэж хэлэхээр байна. Гомбо. Би өмнө нь анхны татанд сураад төгссөн. Ухамсар сүнстэйгээ холбогдож чадаагүй. Одоо дунд чатнаас суралцах гэж байгаа. Би чадах болов гинэ. За чадахгүй хүн гэж бол байхгүй. Угаасаа бидний дотор тийм та энэ сургалтыг сонирхоод ингээ үрээд ирсэн байна гэдэг бол та ухамсарт сүнстэй байна. Та сэрчгсэн байна гэсэн үг. Тэгтээ энэ бол одоо зүгээр шууд итгэхүү даягээд за эсвэл нэг сар хийгээд ч юм уу тийм ингээ болцдог зүйлүүд биш. Бид нар ингээд яг зөв суураар бясалгаад сураад өөрийгөө мэдрээд ирэхээр мэдрэмж гэдэг зүйл өсөх хэрэгтэй болдог. Тухайн мэдрэмж гэдэг зүйл өсөхийн тулд за хэрэв физик биен дээр тийм ээ ямар нэгэн өвчлөл байгаа бол тэрийг хангаах хэрэгтэй болдог. За тэгээд ямар нэгэн байдлаар тийм буруу амьдралын одоо хөвшил, буруу хооллол тийм буруу зүйлүүд байсан бол тэдгээрийгээ засч байж бидний мэдрэмж маш сайн өсөх хэрэгтэй болдог. Тэгэхээр ингээд мэдрэмжүүдээ өсгөөд уйгахгүй зүтгэлтэйгээр хичээгээд байж л ах юм бол цаана таны нөгөө нэг одоо ухамсар сүнстэйгээ 100% холбогдож ухамсар сүнсээ мэдрэх тэр процесс өдөр өдрөөр ингээ өсөөл байж байгаа гэсэн үг. Тэгээд мэдээж энэнд арга ухаан хэрэгтэй. Одоо хүн болгоны ухамсар сүнс өөрөөр харилцдаг. За зарим хүнийх бол бодлогоор харилцдаг. За зарим хүнийх бол одоо биеийн дээр нь тийм ээ. За хэрэг тийм гэж байгаа бол тийм ээ баруун гарыг ингээд баруун гарт мэдрүүлээрээ заавгүй гэж байгаа бол зүүн гарт мэдрүүлээрээ ч гэдэг юм уу те. За эсвэл ингээд зүрхэнд нь мэдрүүлдэг ч юм уу ингээд физик биеийн дээр нь мэдрэмж үүж болдог. За эсвэл одоо өөр хүн ярьж байгаа юм шиг ингээд бас одоо харилцан ярилцах маягаар ч гэдэг юм уу ингээд янз бүрийн маягаар тухайн ухамсар зүйлс холбогдчихдаг. Тэгэхээр тэр арга ухаанаа бид нар хамгийн гол нь олох хэрэгтэй гэсэн үг. Олохын тулд уйгахгүйгээр янз бүрийн байдлаар өдөр тутамдаа туршилтлах хэрэгтэй. Тэгээд сурчсан хүмүүс маань хэлдэг. За ингээд 1 сар тий 2 сар за зарим нь ингээд 3 сар за ингээд үргэлжлүүлээ сураад явж явах явцдаа за яг өөрийгөө нэг мэдрэмжтэй гэж бодохгүй тий ерөөсөө энэ миний зам гэж шийдчихсэн учраас орхихгүйгээр тундаас нь бууж өгөхгүйгээр өөртөө итгэлтэйгээр үргэлжлүүлээд явж исэн чинь ингээд нэг л өдөр ингээд мэдрэмж маань ороод ирсэн тий ингээд нэг л өдөр би ингээд боддог болцсон тий ингээд бүхнийхээ учрыг нь олцсон гэж ярьж байдаг. Тэгэхээр бид нар одоо ингээд ихэд тасалж байгаа тийм энэ амьдралдаа тэр үргэлжлээ амьдарч ирсэн тэр хэв маяг бүгд өөрчлөгдөд шинэ зүйлийг хийж эхэлж байгаа учраас тухайн зүйлийг хийж тийм ээ мэдрэмжээ өсгөж тэр зүйл тасахын тулд тодорхой хугацаа хэрэгтэй. Тэгэхээр тэр хугацаа ингээд бүрэн болоогүй байхад дундаас нь бууж өгөө тийм ээ өөрөө өөрийнхөө учрыг бүрэн олохгүйгээр бууад өгчих юм бол харин ухамсар сүнсээ мэдрэхгүй ухамсар сүнстэйг бүрэн холбогдож чадахгүй харин бууж өгөхгүйгээр үргэлжлүүлээд ах юм бол нэг л өдөр та энэ ч миний ухамсар сүнс байсан юм байна шүү дээ. Ингэж холбогдож ирсэн юм байна. Ингийн байна гэд ингээд бүгдийг нь ялгаад таниад мэдрэмжүүд чинь бүр сайхан өсөөдөгдөг шүү. Тэгэхээр гол нь бууж өгөхгүй үргэлжлүүлээ л гараа. За тэгээд энэ дээр нэмээд хэлэхэд юу яцсан байдаг? Холбогдсон байдаг. Тэр мэдрэмжээ барьж авч одоо бид нэр тэр ухамсар сүнстэй өмнө нь харилцаж байгаагүй тэр мэдрэмжийг авж байгаагүй учраас бид нэр шинэ байгаад байдаг. Тэгэхээр дараа нь ингээд нэг хөгжөөд тий нэг тасралтгүй явж байгаа хөгжсөний дараа айл хизээний би холбогдсон байсан юм бэлээ. Ингээд мэдрэмж өгж байхад энэ л харин би өөрөө анзаарч барьж аваагүй юм бэлээ гэх тохиолдлууд байдаг. Тэгэхээр одоо цаашаа үргэлжлүүлээд сураад ах нь чухал. Тэгээд яг хоёр хизээний би тэр анхан шатндаа тэгж явах үедээ би холбогдсон байсан юм ба штэ гэдгийг бол авдгаа. За. Мига ухамсарт сүнстэйгээ холбогдох сургалт гэхээр
бөө удган сахиустай хүн байна гэсэн үг үү гинэ. Үгүй. Заавал тийм хүн байх. Яггүй бүх хүмүүс одоо тий физик биетэй ийм ухамсар сүнс одоо бидний дотор тэр ухамсар сүнс гэдэг ийм сүнс бид нар хэлдэг штэ. Сүнс гэд яриад байдаг штэ. Жинхэнэ одоо сүнс гэдэг маань бидний амь тэг хаач орших боломжтой гэсэн. Тэгээ зүрхэнд маань одоо ихэнх одоо үедээ зүрхэнд маань байж байгаа байрлаж идэг. Тэгэхээр заавал бөөтэй удгантай тийм хүн биш. Хүн болгон ухамсар сүнсээ хөгжүүлье гэд тэр сэрэлтэн явагдаад ингээд ирсэн цагт хүн болгон энийг одоо хөгжүүлээд ухамсар сүнсээ хөгжүүлээд ингээд явах боломжтой. Энэ дээр нэг нэмэлт тайлбар хэлье. Хэрвээ та удган бол хэрвээ та зайран ямар нэгэн онгод буулгадаг бол сургалтын явцад онгодоос одоо та ингээд надаас ингээд түр ингээд хол байж байгаарай. Би өөрийнхөө хөгжлөөрөө өөрөө өсөж дэвжиж өөрөө тэр одоо онгод биед нь ороод одоо нөгөө мэдмигээр харах ч юм уу эсвэл хий биерээ гардаг ч юм уу ингэж чаддаг мөртлөө яг өөрийнхөө хөгжлөөр тэгж чадахгүй байгаа зүйлүүдийг өөрөө сурахын тулд надад одоо боломжийг олгоорой гэд ингэдэг. Энэ тохиолдолд таны онгод одоо өвөг дээдэс чинь маш их баярлдаг. За энэ үр маань одоо маш сайн өөрийгөө хөгжүүлж, сүнсээ хөгжүүлж дээшээгээ яг одоо байх ёстой газраа гэдэг юм уу те байх очих ёстой хэмжээсттэй очихын тулд өөрийгөө хөгжүүлж чадаж байна гэд ер нь их маш их баярлдаг шүү. Тэгээд энэ сургалтанд бол ямар нэгэн тийм шигшин одоо багш шавийн барилдлага ийм тийм авшиг дөхөм гэсэн тийм юм ердөөсөө огт байхгүй. Зөвхөн өөрөөрөө хөгжин, өөрөөрөө мэдрэн, өөрийгөө олж авна, зөв арга ухаанд суралцсан, түүнийгээ өөрийнхөө амьдралд хэрэгжүүлснээрээ эргэн тойрныхоо хүмүүст гэрлийг цацраах бүгдийнх нь одоо ухамсарыг сайхан гэрэл рүү чиглүүлэхэд одоо тийм зүйлийг сурж одоо юу яадаг шүү мэдэж авдаг шүү гэж хэлмээр байна. Мөөгийн мөөжиг сургалтанд суухаар сонирхож байгаа бэлтгэл ажил байгаа юу? За ер нь бол нэг бэлдэх юм маш бага. Одоо үнэн мэдлэгээс гаргасан 3 номыг 3 судар байдаг. Үнэн мэдлэг судрын эхний ээлжинд аваад уншаад танилцах хэрэгтэй байгаа. За тэг хичээл ер нь бол хичээлд ингээд яхад суралцахад бол яг нөгөө бүтгүүлээд ороод ирсний дараа хэрэгтэй зүйл нь байдаг. Тэр нь тийм айхтар чухал одоо үнэтэй зэнтэй тийм юмнууд бол байдаггүй. Ер нь бол өөрийн сэтгэл зүйгээ ухамсар сүнсээ хөгжүүлээ, би суралцъя, дотоодоо мэдрээ, би хөгжиё гэсэн хүн болгонд нээлттэй ийм байгаа. Сэтгэл зүгээл бэлдээд ороод ирэхэд болно доо. За тэгээ яг сургалтандаа ороод ирэхээр эхний өдөр угаасаа нэг юу бэлтгэхийн, юун дээр анхаарах ингээд түрүү нөгөө хэлсэн штэ мэдрэмжээ сайжруулахад хоол хүнсэн дээр хүртэл анхаарах хэрэгтэй байдаг. Тэгэхээр гээд хэлсэн. Тэгэхээр тэр хоол хүнсэн дээр анхаарах гэж яг юу юм эрүүл хооллно гэж угаа хэлээд байгаа ингээд энийг нь хүртэл анханаас нь бүгдийг нь хэлээд өгнө. Тэгэхээр түүний саяны атгуур багш маань хэлсэнчлээ сэтгэл зүгээ бэлдээд ороод ирэхэд л болдог байна. За сайн байна уу? Хэрвээ сэрж байгаа шинж тэмдэг илэрч байвал яах ёстой вэ? Юунд анхаарах вэ гэсэн байна наран жаргал.
яах ёстой вэ? Юунд анхаарах вэ гэхээр ер нь яах ёстой вэ гэдгээ ер нь өөрсдөө бид нар мэдчихэдэг те. Түрүүний бас ярьсанчлан бид нар шинэ зүйлийг, өөр зүйлийг ингээ хаагаад ирээд эхэлдэг. Өмнө нь ерөөсөө сонирхож байгаагүй тэр зүйлүүдээ сонирхоод эсвэл өмнө нь нэг сонирхож ирсэн тухайн зүйлүүд сонирхолгүй санагдаад гэх мэтчлэн ингээд шинэ зүйлийг ирж хайж тушиж үзэхийг хүсэж идэг. Тэгэхээр энэ үедээ анхаарах ёстой зүйл нь гэвэл яг юу зөв юм бэ? Яг юу буруу юм бэ? Яг алийг нь би одоо яг дагах ёстой юм бэ те? Яг аль мэдээлэлд итгэх ёстой юм бэ? За бяцлал хэлээ гэхэд яг аль бяцлал нь зөв бэ гэдэг тэр өөрийн дотоодоос ирж байгаа мэдрэмжээ хамгийн түрүүнд чагнах нь чухал. Ягаад тэгэхээр гадуур одоо тийм ээ сэрж байгаа хүмүүс зориулсан бяцлал, хүмүүсийн сэрэлттэй холбоотой бяцлаглууд гэдэг ер нь бол зөндөө бяцлаглууд байгаа тийм. Тэгэхээр тэр бяцлаглуудыг сайн судалж үзээд яадаг юм байна тийм ээ? Хаа хүртэл явуулдаг юм байна? Үнэхээр яг хумсарч хүнсний хөгжил гэдэг бол хязгааргүй байдаг. Тэр хязгааргүй хөгжил рүү таныг гэрлийн замыг тань засаад тийм ээ арга ухаанаар заахыг гэдгийг шүү гэд ингээд дагуулад явж гин үү? Эсвэл нэг газар очиод гацаачж гин үү? Гэд ингээд маш сайн судалж үзэж, маш сайн өөрийнхөө мэдрэмжийг чагнаж нэгтлсний үндсэн дээр зөв замаа сонгох хэрэгтэй. За хэрв буруу замаа сонгоод тийм ээ. За түрүүний нөгөө хэлсэнчлэн хумсарч сүнсний хөгжил хязгааргүй байтал за нэг тодорхой зэрэг түрээд заачдаг. Ажилтанд оруулцдаг тийм одоо сургалт мэдээллийг олчих юм бол өөрөө одоо тухайн сургалтаасаа болоод ажилтанд орж болдог гэсэн үг. Тэгэхээр энэ бол яг сэрж байгаа хүмүүсийн анхаарах ёстой хамгийн чухал зүйл. За тийм мэдээж өөрийнхөө мэдрэмжийг чагнаж ийн гэдэг чинь таны ухамсарт зүйлс таны дотроос юу хэлээд байна? Тэрийг өөрөө сонсож ийн, өөрийгөө чагнаж ийн гэсэн үг. Тэгээд ухамсарт зүйлснийхээ юу хэлж байгаа хааш нь одоо залаад байгааг мэдчих юм бол мэдээж ухамсарт зүйлс бол хамгийн зөв замыг зааж өгдөг байгаа. Лайв хадгалагдах гэсэн хадгалагдана. Сургалтын бодит үр дүнгээс хуваалцаж болох уу гэсэн байна. Сургалтын бодит үр дүнгээс хуваалцаж болно. Ер нь хүмүүс нөгөө нэг ер нь яг одоо энэ сургалтанд сэрсэн хүмүүс орж ирдэг. Сэрэлт нь явагдаж байгаа тийм ээ. Тэгээд яалтчгүй өөрөө дотроосоо би маш олон юмыг хайсан. Би ингээ 10 жил бяцлал хийсэн. 10 жил би юм юмыг хайж хагаад энд орж ирээд үнэн байна гэж мэдээд одоо тууштай явнаа гэсэн ингээд хүмүүс орж ирж идэг. За тэд нар маань яадаг вэ гэхээр тэр нөгөө дотроос хилээд байгаа тэр ухамсар сүнс гэж юу гэдэг ойлголтоо эхлээд зөв болгоод авдаг. Мэдлэг маань зөв болдог. Үнэн зөв мэдлэгийг хүлээж авдаг. За тэр авсан мэдлэгээ өөрөөсөө өөр дээрээ дасгалаар туршиж үзээ. Дасгал хийлгэн л дээ. Онлайн мэдлэгээ өгөөд дасгалаа хийн. Тэгэхээр тэр дасгал дээр энэ саяын хэлээд байсан онлайн мэдлэг энэ бяцлаглаар ингэж байгааг нь би олж авлаа гэхээр яадаг вэ гэхээр тэр хүний маань мэдлэг нь зөв болж идэг. За тэгээд ихтгэл үнэмшил нь нэмэгдэж байдаг. За ингээд яваад ингээ ур чадвар анхан шатандаа бид нар ухамсар сүнстэйгээ холбогдлоо, дотоод энерги мэдрэлээ. За ингээ сурах ёстой юмнуудаа сураад одоо мэдрэмжээ өсгөөд ингээ ирснийхаа дараа ур чадварын хичээлүүд ордог. Цэцэгтэй ажиллах одоо ингээд орцгуугаа тэлэх ийм хичээлүүд ороод өөрийгөө хамгийн гол нь маш олон хүмүүс ангаасан байдаг. Одоо хамгийн сүүлийн шатанд орсон тий илэгний сериозтэй за хин гэдэг хүн байлаа да. Тэр хүн маань ер нь бол дэлгэрэнгүй нэг лайв дээр ярьсан байгаа. Тэр хүн маань ингээд эмнэлэгт очиод үзүүлсэн чинь илэгний сериоз хамгийн сүүлийн шатандаа орсон. Та бол эмчлэгдэхгүй юм байна уучлаарай гэж хэлсэн. Тэгэхээр тэр хүн дотроос нь ингэж хэлсэн. Яагаад би өөрөө өөрийгөө итгэж чадахгүй гэж
намайг надаас өөр идэх хүн байхгүй гэдэг тийм мэдрэмж орж ирээд хайлтыг хийж эхэлсэн. Тэгэж хайж явж байгааг үнэн мэдлэгт орж ирээд за үнэн мэдлийн дасгалыг хийгээд өөрийгөө ангаах тэр хичээлүүдийг хийгээд за манайд бас одоо суралцж байгаа хүмүүстэй ихшиг дасгал гэж байдаг. Тэр ихшиг дасгалуудыг хийгээд тэгээд өөрөө нөгөө идэрж байгаагаа бүрэн мэдэрч ирсэн. Яг тэгэхээр өөрөө өөрийгөө ингэж бүх л бие мэдэрч байгаа учраас тэгээд дахиад очиод үзүүлсэн чинь эмч нь бол гайхсан. Хүү яг яаж вэ? Хаана очиод эмчлүүлч үү гэсэн. Тэгэхэд би бол зүгээр өөрөө өөрийгөө эдгээсэн. Би бяцлаглаар эдгээсэн. За гэд энийг бол маш олон хүмүүст ингэж өөрөө өөрийгөө хүн эдгэх боломжтой, өөрөө өөрийгөө таньж мэдчил чадах хэрэгтэй. Тэр арга зам нь зөв байх ёстой. Гол нь үнэн мэдлэг дээр суурилсан байх ёстой гэд ярьдаг. За энэ хүн бол ингэсэн байна. За тэгэл хавдартай байсан. Хамгийн эцсийн шатанд ороогүй л бол тийм ээ. Наан нь өөрөө тэрийгэ мэдрээд одоо дасгал сургуультаа хийгээд өөртөөгөө холбогдоод ингэж чадах юм бол бүрэн өөрийгөө одоо эмчилсэн хүмүүс зөндөө байгаа. За тэгээд ур чадварыг сураад ирэхээр бусдыг бас тий энергиээр эмчлэх ийм зүйлүүд бол маш олон хүмүүст гардаг. Ерөнхийдөө бол бүгд л өөр өөрийн ур чадварыг хувь хүнд байгаа. Тэр өмнөх туултуудын арга ухаануудаа гаргаж ирээ, ухаж гаргаж ирээ. Тэгээд ингээ хөгжүүлсэн ийм маш олон хүмүүс байгаа. Энэ бодиттой үр дүн бол юм байна. За тэгээд саяных бол одоо яг физик дээр суурьсан тийм ээ хангалттай холбоотой зүйлүүд байгаа. За тэгээд дээр нь нэмээд ер нь яг хамгийн эхлээл зөв сүрнээс бяцлагаал өөрөө бодлоо удирдаал сураад ирэхээр мэдээж ер нь бид нар өөрсдөө л өвтгөж өөрсдөө л ер нь одоо сэтгэл зүйн дарамтыг үүсгэж идэг шүү дээ тий өөрийнхөө бодлоор за ингэчүүдээ тэгчүүдээ гэж боддог ч юм уу тий ямар нэг юм санаа зовдөг ирээдүйд санаа зовдөг өнгөрснийг дахин бодож шаналдаг тухайн зүйлээ тавьж явуулж чаддгүй. За тэгээд энэ одоо бодолтойгоо холбоотой бодлоо өөрөө зэгцлээд энэ бодолтой холбоотой өнгөрсөнтэй ирээдүйтэй холбоотой энэ бүх зүйлээ өөрөө толгой дотроо тэнийг тэдгэрийг удирдах сурчдаг. Би юу бодох вэ? Юу бодохгүй юу? За ингэ бодоход энэ бодол надад яаж нөлөөлж байна? Тэгээд бодоход яаж нөлөөлж байна? Тэр би яаж амар амгаландаа оршиж хэрэггүй бодол бодохгүй байх вэ? Ямар бодол надад хэрэгтэй байх вэ гэд ингээд бүх бодлуудаа хооронд сайхан ялгаад ангилаад хэрэггүйг нь бодгоо болоод тавьж явуулаад одоо зэгтээ оршиж сурдаг. Ингээр хүн яах вэ гэхээр өдөр тутамдаа тийм ээ маш сайхан амар амгаландаа оршиж сурна. Амар амгаландаа байгаа хүн бол мэдээж мэдрэмж нь маш сайхан өсөөд тийм ээ үргэлж одоо зөв шийдвэрүүдийг гаргаж идэг, үргэлж зөв алхмуудыг хийж идэг. Өөрийгөө энэ сайн удирдах чаддаг гэсэн. За тэгээ өөрөө мэдээж амар амгаландаа оршоод дотроосоо сайхан гэрэлтээд ирэхээр эргэн тойрны одоо гэр бүлийн гишүүд тийм ээ эргэн тойрны хүмүүс тэрийг бас ажиглаад дагаад ирдэг. Гэр бүл дотор тийм ээ ууртай уцаартай хүн байсан бол та ингээ өөрөө дотроосоо гэрэлтээд та өөрөө дотроосоо амар амгалан болоод ирэхээр тухайн эргэн тойронд байгаа хүмүүс таны тэр гэрлийг дагаад адилхан амар амгалан болоод адилхан өөрчлөлтүүд ирдэг гэсэн. Тэгэхээр зөвхөн өөрийгөө өөрчлөх зогсохгүй бусад хүмүүсийг бас өөрчилж тэдгээрт нөлөөлж идэг бахана. За тэгээ мэдээж бодлоо удирдах сурчиж байгаа учраас бодлороо бүтээх гэдэг зүйлийг бас ашиглаад сурдаг. Одоо өдөр тутмын ажилд бай тийм ээ юу ч бай. Тэдгээрийгээ өөрөө бодлороо бүтээгээд явж идэг гэсэн. Тэгэхээр одоо бүхий л одоо ажлууд нь бас яахан бүтэж яах нь тийм ээ. За тэгээ мэдээж одоо үргэлж зөв сонголтуудыг хийгээд ер нь бол таны яг амьдрал бол бүхлээр өөрчлөгддөг гэсэн үг байна. Эргэн тойрны хүмүүс ч гэсэн та ангаахыг ангаагаад амар амгалан болгохын болгоод ирэхээр бөөнөрөө таны эргэн тойрны хүрээлэл тэр чигтээ ингээд өөрчлөгдөж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр энэ одоо өөрчлөлттэй холбоотой яг ингээд тухайлсан одоо манай төгсөгчдийн жишээнүүд бол яг энэ хамтын ухамс гэдэг пэйжийг явуулаад тахаар доош нөгөөлгээд тахаар байж байгаа. Тэгэхээр тэрийг та өөрөө олоод уншиж болно. За мөн үнэн мэдлэг YouTube сувг дээр бас зөндөө олон лайвууд байж байгаа. Яг манай нөгөө төгсөгчдийн өөрсдийнхөө амьдрал дээр гарсан өөрчлөлтүүдийг өөрсдөө ярьсан тийм лайвууд бас байгаа шүү. Үнэн мэдлэг гэсэн YouTube бодсон дээр. Тэгэхээр эдгээрийг та нар маань ороод сонсож болно гэсэн үг. Энэ би бясалгал сонирхоод удаж байгаа
өөрөө биеэ даагаад бясалгадаг. Бясалгал хийгээд эхлэх үеэс янз бүрийн нүдэнд харагдаад янз бүрийн мэдрэгдээ түүнээсээ айгаад одоо бясалгал хийж чадахгүй байгаа. Энэ дээр яах вэ гэсэн бэ? За энэ дээр хүмүүсийн бас нэг түгээмэл буруу ойлголт байдаг. Одоо би ингээд бясалгал хийгээд ихсэн чинь ийм мардаг болчлоо, тэгдэг болчлоо, ийм одоо зүйлөө тохиолдоод байна гэдэг ингээд бясалгал хийгээд ихсэн чинь ийм болохоо байчлаа гэдэг тийм буруу ойлголт байдаг. Гэхдээ энэ нь бясалгал хийж ихснээр танд одоо тэгээд байгаа юм биш. Харин яадаг вэ гэхээр бясалгал хийгээд эхлэхээр түрүүний хэлсэн нөгөө мэдрэмж гэдэг зүйл өсөж идэг. Тэгэхээр өмнө нь бол одоо бид нар ингээд гадуур дотор яваал эсвэл одоо хүнтэй муудалцаал ядраад ч гэдэг юм уу ингээд өөрөө нөгөө анзаарахгүйгээр энерги маш их уналтанд орж идэг. Бид нар яах гэж юм иддгийг гэхээр өөрсдөө шаардлагатай тэр энергийг авах гэж юу нь бол хоолойгоос хэрглэж байгаа тийм. Тэр авж байгаа энерги бид нар хаамаагүй цацаад зартуулж идэг гэсэн үг. Тэгээ бясалгал хийгээд ирэхээр таны тэр энерги хаашаа яаж зарцуулагдчихсан байна те. За энэ тэндээс ямар нэгэн байдлаар одоо таны энергийг сорж исэн тийм үйл явдал байсан байна уу гэх юм. Ингээд тэр болгоныг өөрөө мэдрээд эхэлдэг. Мэдрээд эхэлж байгаа учраас цаашдынх нь арга хэмжээг авах боломжтой. Өөрөөр хэлбэл одоо ямар нэгэн байдлаар та ингээд энерги хэрэггүй зүйлүүдэд алдчихлаа гэхэд тэр хэрэггүй зүйлүүд таны энергийг үргэлжлүүлээд одоо аваад байх нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр тухайн хэрэггүй зүйлүүдээс өөрийгөө салгаж холдуулж чаддаг, тухайн хэрэггүй зүйлүүдийг бусдаж алга болгож чаддаг тийм болох ёстой гэсэн үг. Тэгээд тэрийг мэдэрч яах гэдэг чинь маш сайн байна гэсэн үг. Та хэрэггүй зүйлд энерги зарцуулах шаардлагагүй болж байна гэсэн үг. Тэгэхээр тэрнээс айх гэхээсээ илүүтэйгээр ер нь бол угаасаа л бидний тийм ээ энергиэр хоолж чаддаг тийм зүйлүүд бол байж байгаа. Тэгээд тэрийг мэдрээд ирж гэн гэдэг чинь айх бус. За би ингээ мэдрээд чадчихлаа. Сайн байна. Би мэдэрч чадж байгаа юм байна. Одоо тэгвэл эдгэрт одоо ингэж энерги алдна гэж юу вэ? Би өөрийнхөө энергийг өөрөө удирдах тийм ээ. Хин нэгэн одоо ямар нэгэн зүйл надаас ингээ энерги маань аваад авах ёсгүй. Надад ямар нэгэн байдлаар ингэж сөргөөр нөлөөлж, ямар нэгэн байдлаар ингэж намайг уналтанд оруулж чадахгүй. Би өөрийнхөө энергийг би өөрийгөө бүрэн удирднаа гэд ингээд сэтгэл зүйн хувьд та өөрөө хүчтэй амар амгалан байх хэрэгтэй. За тэгээ мэдээж тухайн одоо таны энергиэр хооллоод байгаа зүйлүүдээс яаж өөрийгөө хамгаалах вэ тийм ээ тэдгэрийг яаж устгахгүй гэдэгт мэдээж арга ухаан хэрэгтэй. Тэгээ эдгэрийг хийхэд тэдгэрийгээ бас мэдрээд хийдэг байх хэрэгтэй тийм. Тэгэхээр энэнд нөгөө нэг бясалгалын арга ухаан бясалгалаар дамжуулж өөрийнхөө мэдрэмжийг өсгөх гэдэг зүйл маш чухал гэсэн үг. Тэгээ мөн нөгөө нэг номоо уншаад мэдлэгээ хэлээд ухамсараа хэлээд мэдрэмжээ хөгжүүлээд ирэхээр энэ айдас гэдэг зүйл ч гэсэн явандаа алга болж байгаа. Эхний ээлжинд бол мэдээж шинэлэг байгаа учраас айх гэдэг зүйл хэвэн. Тэгтээ өөрийгөө хөгжүүлээд ирэхийн цагт та улам өөртөө итгэлтэй болоод тэдгээр зүйлүүдээс, тэдгээр сөрөг мэдрэмжүүдээс айхаа болоод хариу арга хэмжээ аваад эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр бас л нөгөө түрүүний хэлсэнчлэн ямар нэгэн айдасгүйгээр амар амгаланд оршиж сурна гэсэн үг шүү. Наран жаргал гэдэг үнээс яг сүнс ирсэн хүний гол шинж тэмдгүүдээс хэлээд өгөөч гэсэн байна. За энэ дэр ийм байдаг. Одоо ингэ гадуур та нар маань мэдээлэл хайх юм бол за ухамсар сүнс ирсэн бол те ийм юм байх ёстой гэдэг нэг юм 20 одоо лист те нэгт нь ингэн, хоёрт нь ингэн, гуравт нь ингэн, дөрөвт нь ингэн, за эдгээр 20-оос хориулаа байгаа бол таашарсан гэсэн үг. Эсвэл 11 бол таашарсан гэсэн үг гэдэг юм уу. Эдгээр ер нь бол буруу. Ягаад тэгэхээр эн чинь одоо хүн болгоны сэргэлтийн үйл явц. Хүн болгоны тийм ээ ухамсар сүнс, онцлог шинж, хүн болгоны одоо энэ физик бие дээр амьдарч байгаа амьдрал бүгдээрээ өөр шүү дээ. Тэгэхээр тэр болгон одоо яг ингэсэн л бол яг таас ирсэн ч юм уу тийм ингэж яг ингээд тодорхой юмд баригдах ёсгүй гэсэн үг. Тэгтээ хамгийн гол одоо шинж юу вэ гэхээр түрүүний нөгөө нэг багш нар маань тайлбарлсан ямар нэгэн зүйлийг ирж хайгаад байна. Тэр зүйл тийм ээ
юу ч байсан та ингээд ямар нэгэн шин зүйлийг ирж хайгаад та одоо энэ сэдвийг сонирхоод энд ороод ирсэн байна гэдэг нь аль хэзээний та сэрцэн байна гэсэн. Тэгэхээр энэнд өөртөө эргэлзэх хэрэггүй, өөр зүйлүүдийг хайж тийм ээ за би сэрсэн бол сэрэгэн болов уу гэж ингэж бодох хэрэггүй гэсэн үг. Та яагаад гэвэл сэрэгэн хүмүүс бол энэ төрлийн мэдээллийг ер нь бол сонирхдаггүй. Тэдний хувьд ерөөсөө сонирн биш байдаг гэсэн үг. Яагаад гэвэл цаг нь болоогүй учраас одоо яг хин нэгэн ингээд цаа сэрэлтгэж байдаг ухамсар зүнс гэдэг ингээд хэлэхэд итгэдэггүй ч юм уу те эсвэл үл хашаадаг тийм зүйлүүд байдаг. Тэдний ерөөхдөө тухайн хүмүүсийн цаг болоогүй байгаа учраас хүлээж авах бэлэн биш байна. Харин та энэ мэдээллийг ингээд хүлээж авч ин гэдэг чинь таны сүнс ер нь бол бэлэн болсон байна л гэсэн үг. За тэгээд төлбөрийн талаар болон одоо сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл одоо энэ үзэж байгаа пэйж дээрээ сайхан дарж ороод мессеж дээр нь дараад ингээд сургалтын мэдээлэл авъя гэдэг чат өчөөд сургалтын дэлгэрэнгүй мэдээллүүдээ аваарай. За Монголын айлтгая бяцлалын ямар ч ойлголтгүй шинэ найзуудаа тус болох үүднээс анхны ойлголт зөвлөмж өгвөл хэрэгтэй болов уу талархлаа гэсэн байна. Ер нь бол одоо энэ лайвыг хийж байгаа зорилго маань бас яг тийм ээ бяцлалын талаар ойлголтгүй заа сэрэлтийн талаар тийм ээ яг зөндөө олон мэдээллүүдээс зөвийг нь олж чадахгүй байгаа ч юм уу эсвэл сонирхож байгаа тэдгэр хүмүүстэй угаасаа зориулсан л лайв гэсэн үг. Тэгэхээр энэ лайв хаанд одоо линкийг нь ч юм уу тийм ээ тэдгэр найзуудтай сайхан ширлээд хуваалцаад цаа ингээ эндээс үзээд мэдээллүүдээ аваад за тэг нэмэлт дэлгэрэнгүй шаардлагатай мэдээллүүд авах юм бол пэйжийн чат руу нас бичээд за би ингээд амаа ингэж байна гэд ингээд асуухад хариулаад өгнө гэсэн үг байна. За шууд агсан шатанд орж болох уу гэж асуусан байна. Болохгүй. Түрүүний хэлсэнчлэн зөв суурнаас бяцлагаж сурах гэдэг маш чухал. Тэр зүйлийг сурахгүйгээр агсан шатны хичээлүүдэд суугаад ямар ч ашиг олохгүй гэсэн. Ямар ч одоо наалдаж байхгүй. Та тэр яг суурийн сураагүй учраас та ингээд одоо анхан шатнаас суудсан хүмүүс бол ингээд агсан шатанд ороход бодлоо удирдаас урчсан амраа молонд оршоо сурцсан орчин гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт та тэр шатуудад суугаагүй 7 үрдээ тийм ээ яг тэр нөгөө агсын шатны тэр тасгалуудыг хүлээж авах шаардлагатай зүйлүүдэд бэлдээгүй 7 үрд тийм ээ гэдлэн бүл бие ангаа тийм болгоно хийгээгүй орчиж байгаа учраас тасгалуудаа одоо мэдрэх тэр мэдрэмж бага байна сул байна гэсэн үг. Тэгэхээр заавал эхнээс нь сурч иж заавал эхнээс нь өөрийнхөө одоо сэтгэл зүй физик бие хумсар сүнс тийм ээ бүгдийг нь бэлдэж дараагийн шатны хичээлүүд илүү үр дүнтэй болно гэсэн үг. За үнэн мэдлэгийн дээд гэрлүүд гэж байгаа штэ тэд нартай хамгийн анх ямар хүн яаж холбогдсон юм бол тэр түүхээс товчхон сонсож болох уу? Хамгийн анхны нээж мэдсэн том багш нь ямар хүн байдаг вэ?
тэр хүний яриаг хаанаас сонсож болох вэ? Багш нар өөрсдөд гарсан өөрчлөлт твшилтээсээ ярьж болох уу гэсэн байна. За тавчхан гэхээсээ илүүтэйгээр дэлгэрэнгүй уншвал гоё. Одоо үнэн мэдлэгийн судрууд дээр гэрлэн биетүүд гэж яг хийн 7 гэрлэн биетүүд байгаа. Тэгэхээр тэдгээр гэрлэн биетүүдээ өөрсдийнх нь түүхүүд тийм ээ. За тэдгээрийн ихэнх нь ер нь бол дэлхий дээр ирээд бас туулалт хийжсэн байдаг. Тэгэхээр туулалт хийхдээ яаж хийжсэн тийм ээ? Яаж гэрлэн биет болтлоо хөгжсөн. За тэгээд гэрлэн биетүүдээс дамжуулалт авдаг нэг л хүн байдаг. Тэгэхээр тэр хүнтэй анх яаж холбогдож ирсэн, анх зүүдээр нь холбогдож ирсэн. Тэгэхээр зүүдүүд нь ямар ингээд тэр одоо мэдээллүүд бүгдээрээ 3 судрууд дээр нь байж байгаа. Тэгэхээр тэдгээрийг аваад унших юм бол илүү одоо сонирхолтой байх болно. Мөнгөнөө бясалгал хийхээр сайн төвлөрч чаддаггүй юм аа. Айжимдаа гайгүй болох уу? Хийгээд байхаар сүнсний хөгжил өснө гэж ойлголоо зөв үү гинэ. За хийгээд байхаар сүнсний хөгжил өснө. Ер нь бол жинэлтөө. Гэхдээ дасглаа зөв хийн, тасралтгүй хийн, хичээлдээ суун тийм ээ. За тэгээд төвлөрч чаддаггүй байдаг. Эхлээд бол бид нар үдэ анаал одоо төвлөрё гэж суухаар л бодол орж ирээл өдөр нь хийсэн ажлын үргэлжлэл яваал ингээл бодол орж ирээд байдаг. За тэгээ явандаа бол төвлөрч сурнаа. Одоо зөв суурьтай, зөв эхлэлтэйгээр хийгээд эхлэхээр төвлөрч сурна. За тэгээ манай одоо сургалтын нэг одоо хамгийн онцлог байгаа. Гэрлэн биетүүдийн дэмжлэг байгаа. Трогоруудын маань дэмжлэг байгаа. За дээр нь хувь хүний бас хичээл зүтгэл хэрэгтэй байдаг. Нэг өдөр нь суучаал, нэг өдөр нь болчоод ингээд ивэл нөгөө хүний дадал гэж байдаг шүү дээ. За яг орой 8 цагтаа хичээлээ хийдэг, эсвэл өглөө 6 цагтаа хичээлээ хийдэг бол бид нөгөө даддаг тий. Яг эмээ уух цаг ингээд нэг эм уудаг хүн байлаа гэж бодъё. Эмээ уух цаг нь болоод ирэхэд автоматар эм уух болсон шүү дээ. Нэрээ юу илээ гэж сэрүүлгээ тавиагүйсэн ч хайдаг шиг дасгал хийдэг цагаа нэг ингээд даджуулаад ирэхээр тухайн цаг болоод ирэхэд бидний бие маань өөрөө дотоод одоо эдис маань бактериуд маань өөрөө энэ дасгал хийх цаг болж гин шүү дээ гэж физик бие маань хүртэл бэлдэж өгдөг. Тэгэхээр яг тодорхой цагтаа дасгалаа хийгээд дадлуулаад за тэгээ өөрийн хичээл зүтгэлтэй байх юм бол маш сайхан төвлөрч чаддаг болно. Наран жаргал танхимаар уулзалт сургалт байдаг болов. За яг танхимаар бол сургалт байхгүй. Сургалт маань бол онлайнаар явагддаг. За үнэн мэдлэгийн тодорхой одоо хугацаанд нийт одоо үнэн мэдлэгт сурсан бүх одоо хүмүүс суралцагчид маань нийлээ үйл ажиллагаа явуулдаг. Ийм зүйл бол байгаа. Тэр нь бол тодорхой хүрээнд явагддаг. Яг тэр хичээл маань болохоор юугаар бол явагдахгүй онлайнаар л явагддаг байна. Энэ судрууд хаана байдаг вэ гэсэн байна. За энэ судруудаа нөгөө 3 одоо юугаар салбараар худалдаалж байгаа. За ингээд юу руугаа пэйж рүүгээ лайв явж байгаа пэйж рүүгээ ороод мэдээлэл авъя гэвэл тэр мэдээллийг явуулаад өгнө. Амбин жаргал төвлөрч авч чадахгүй юм, төвлөрөх арга гэж байдаг уу? За сая хэлсэн тийм ээ. Тодорхой хугацаанд тодорхой давтамжтай ингээ хийгээд ирэхээр физик мэй маань өөрийгөө бас бэлддэг. За тэгээд нөгөө нэг сургалтын маань арга зүй байгаа. Одоо ингээ төвлөрөөрэй гэсэн
их шиг байна. Багш нь удирдаа чиглүүлээ явдаг. Тэгэхээр мэдээж энийг хийж ижил тэгээ өөрийн бас арга ухааны гаргана. Ингээд суусан ч болохгүй байна. Тэгвэл ингээд нэг төвлөрөөд үзье гэдэг ийм өөрийн бас эрэл хайгуул байдаг. Тэгэхээр төвлөрлийг бол эхлээд бол угаасаа төвлөрдгүй. Нэлээд удаан хугацаанд бол бид нар бодолтойгоо л эргэдэл байгаад байдаг. Яваандаа бол анхаарчтай төгсөөд яваандаа бол ингээд бодлоо зэгтлээ юу бодох вэ, юу бодохгүй байх вэ гэх юм бодол маань зэгцэрч ирдэг. Тэгээд зэгцрээд ирэхээр нөгөө төвлөрнө гэдэг нь юу юм бэ гэдэг тэр одоо онлыг бас хэлж өгөөд ингэхээр хүн нөгөө төвлөрөх гэдэг нь нүдэн айнаад суухын нэр биш юм байна гэдгийг ойлгож эхэлдэг байхгүй. Тэгэхээр хийгээд байхаар тодорхой цагтаа хийгээд байхаар төвлөрдөг болно. Тэгэхээр дээрээс нь уучлаарай. Дээрээс нь мөн сургалтанд заагдаж байгаа бүх хичээлүүд цогц учраас мөн энэ эдгээр хичээлүүдийг үзснээрээ төвлөрөл нь бас сайжирнаа, сүнс хөгжнөө, ухамсарт хэлнэ гэж хэлмээр байна. Яг ингээд зүгээр суугаад төвлөрөөд л ингээд тасалгаад суудаг юм бол ганцхан төвлөрлөөр бол хийгдэхгүй. Тэгэхээр хичээлийн явцдаа, сургалтынхаа явцдаа цогц ямар нэгэн цогц хөтөлбөрийг үзэж байж тэр маань илүү үр дүнтэй, илүү хурдцтай явагддаг. Бэ болормоо өөрийн дотоод хөгжлийг ахиулах хүсэлтэд зорж байгаа хүмүүст анхаарах зүйлс болон гол чиглэл юу байх вэ гэж асуусан байна. За би энэ дээр нэг юм хэлье. Анхаарах зүйл бол нэлээд олон байдаг. Тэгээд би зөвхөн нэг талаас нь л ярив. Тэгэхээр энд суралцж эхэлж байгаа хүмүүс урд нь олон төрлийн ном уншсан, за олон төрлийн бяцлаглаар явсан, магадгүй шашин, олон төрлийн шашин судалсан тийм ээ. Өөрийн гэсэн одоо тийм гүн бат, итгэл үнэмшилтэй, сэтгэл зүйтэй, өөр гомдоо айгүйх мэдлэгтэй гэж боддог тийм ээ. За тийм улсууд орж ирдгээ. Тэгэхээр энэ үнэн мэдлэгээр явахаар гэрлэн битүүдийн одоо заасан мэдлэг, мэдээлэл, дасгал, арга ухаанууд явагддаг. Тэгэхээр энэ гариг дээр ер нь өөр ийм бяцлал байдгүй болохоор тэр улсуудын одоо өөрийн гэсэн итгэл үнэмшил дотроо байж идэг. Тэгээд энэ үнэн мэдлэгээр одоо ингээ эхлээд сураад ингээ явахаар нөгөө өөрийгөө цаас болгоод ингээд хоослохгүйгээр энэ үнэн мэдлэгээр явахаар одоо дотроо ингээд магадгүй мөргөлдөн үүсдэг гэсэн үг. Тэгэхээр анханаас нь яг энэ замаар сурьяа л гэж бодож ивэл өөрийгөө одоо хоослоод цаан зас болгоод тэгээд сурах хэрэгтэй гэж хэлмээр байна. Би бол одоо анхан шатны багш 2 жил гэртээ зааж юм. Тэгээд тийм хүмүүс орж ирээд нөгөө яхаар танаа үнэн мэдлэг чинь ингэж эн чинь ер нь ийм л байдаг шүү дээ гэд өөрийнхөө юм үзэл бодлыг гаргаж ирээд байдаг байхгүй. Тэгээд аагаар явахаа мэдхэ хуучин үзэл бодлороо явах уу, энэ шинүүгээр явах уу гэд ингээд мөргөлдөө өвсдөг гэсэн үг. Тэгэхээр анханасаа л энэ үнэн мэдлэгээр явъя гэж бодож ивэл ер нь өөрийгөө хоослж ижил суралцах хэрэгтэй байна л гэж бодож байна. За дээр нь бас нөгөө дотоодоос асуугаарэ гэсэн тийм ээ. Энэ бяцлагалд явбал зөв үү буруу юу? Тэр дотоодоос ирэх мэдрэмж, ухамсар сүнс таныг одоо хөтөлж байдаг. Тэгэхээр үнэн зөв одоо зөв суурьтай тэр одоо бяцлагал тэр сургалтыг олж явахгүй бол тодорхой хэмжээнд очиод зогсчдаг. Сүнсний хөгжил бол хязгааргүй байдаг гэсэн тийм. Тэгэхээр тэр хязгааргүй байх тэр
одоо сургалтыг олж явахгүй бол аль нэг төвшөндөө очиод гацчих юм бол хөгжил маань тэндээ очиод гацчихна гэсэн үг. Тэгэхээр явж байгаа сургалтаа авж байгаа мэдлэгээ бид нэр одоо маш анзаарахтай. Энэ зөв буруу юу гэдгийг хэрвээ таны одоо өмнө нь сонсож байгаагүй тийм шин садан мэдлэг байх юм бол дотоодоос асууж мэдрээд зөвөө яваа гэж байгаа энэ мэдрэмжийг өгч байвал тэрэндээ хөтлөгдөөрөө л гэж хэлье. Тэрнээс хаа хамаагүй гарч ирсэн болгонд яваад авах юм бол гацалт одоо тий тодорхой төвшөнд очиод ингээд гацах одоо юу байдаг. Тэгэхээр одоо тэрийг л бити сонгоорой л гэж хэлье да. Тэгээд бас дээрэс нь нэмээд хэлэхэд бид байна одоо өөрсдийнхөө энэ хамтын ухамсар, сүнсний хөгжил эдгээр пэйжүүд дээрээ за ямар бясалгал хийдэг хүмүүсийн анхаарах зүйлгээд бас оруулсан байдаг. Тэн дээр болохоор одоо янз бүрийн ашиг сонирхлын мөнгө төгрөгийн худалдаа 8-ны юм уу тийм бясалгал байвал хариулаарай, болгоомжтой байгаарай гэдэг мөн одоо багш нь бусдаар шүтүүлэх тахиулах тийм байвал бас хариулаарай гэдэг мөн харанхуйд бясалгаж байвал бас түүнийг болгоомжлороо гэдэг мөн сарны мөргөл хийж байна уу, саранд одоо залбирч байна уу гэдгийг анхаараарай гэж ингээд хариулах зүйлсүүдийг бас хэлээд өгсөн байдаг. Тэгээд тэр талыг бас судалж үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд ер нь бол би өмнө нь 15-6 жил бас өмнө нь бясалгалаар явж байгаад тэр бясалгалыг орхиод тэр бол ердөөсөө гацалт гажилт юм байна гэдгийг мэдрээд одоо ингээд үнэн мэдлэг үлгэмтэйгээ нийлээд 3 жил болж байна. Тэгээд энэ биднийг сүнсийг хөгжүүлж байна, ухамсарыг хөгжүүлж байна. Дээрээс нь биднэрт мэдлэг мэдээллийг ингээд тасралтгүй өгч байна. Тэгээд бусад бясалгал болохоор нэг бол сүнсээ хөгжүүлдэг, нэг бол одоо физик биеэ хөгжүүлдэг тий. За тэгээд яг одоо өндөр дээд гэрлэн биетүүдээс авч байгаа юм шиг авч байгаа шиг тийм мэдлэг мэдээллийг авч чадахгүй учраас сүнс өөрөө гацалт гажилтанд ордгоо гэж ойлгож бас болно. За ингэж хэлье. Мөнгөнөө дотоод би тэгээ ярихыг хүсэж байна гэсэн байна. За тэгвэл сургалтандаа ороод ирээрээ. Та өөрийнхөө дотоод үнсэр сүнстэй холбогдоод яриарай. Тийм манай үнэн мэдлэгийн одоо гол зүйл нь болохоор бас хүн болгоныг дотоод ухамсар сүнстэй нь холбож өгдөг. Тэгээд өөрийнх нь одоо хүн болгоны өөрийн дотоод ухамсар сүнснийх нь мэдрэмжээр нь одоо хөгжүүлдэг гэсэн үг. Тэрнээс яг нэг юм зарчимтай одоо яг энүүгээр хөгжсөн тийм хатуу юу байхгүй. Одоо нэг дасгал хийлээ гэхэд одоо 30 хүнийг дасгал хийлээ гэхэд бүгдээрээ яг тэрүүгээр хийдгүү. Дотоод ухамсар сүнсээс чагнаад яг ямар аргаар хиймээр байна тэрүүгээрээ хий гэж дандаа тэгдэг. Нэг дадлага хийлээхэд хүн адилхан тий. Дотоодоос чинь яг юу гэж тэрүүгээр л хий. Тэгвэл чи хурдан хөгжинэ. Тэр магадгүй одоо тэр сүнслэг хүнд одоо нэг асуулт дотроос нь гарч ирлээ. За магадгүй зүүдлэгдлээ цаанаасаа хөвгөлтөө эсвэл нэг дүрс харагдлаа ч гэдэг юм тий. Тэгвэл тэр бүгдийг дандаа ухамсар сүнснээсээ асуугаад задаргааг нь гаргаад за эсвэл бол одоо гацалт үүсвэл яавал эндээс гарах вэ? Тийм нарийн ширээ юм дандаа тэр дотоод сүнснээсээ ухамсар сүнснээсээ асууж гаргалгаагаа гаргаж ингэж явдаг. Материалын амьдрал дээр ч гэсэндээ асуудал үүслээ гэхэд дандаа дотоод ухамсар сүнснээсээ тийм гаргалгаагаа гаргаж ингэж явдаг байна. За. За багш нартаа энэ орой мэндийг хүргэе. Би өөрөө үнэн мэдлэгийн 3 судраа уншаад
бяцлалаа хийхэд үр дүнд хүрэхүү талархлаа гэсэн байна. За би энэ дээр хариулъя. За 3 судар маань бидний ухамсарын тэлэлтэнд зориулсан мэдлэг, мэдээллийг өгж байгаа судрууд юм аа. За тэгэхээр та сүнсээ хөгжүүлэхийн тулд өөрийнхөө мэдрэмжээр тулгуурлаад өөрөөрөө хөгжиж тэр мэдрэмжээрээ өөрийнхөө сүнсийг ирж хайж олох ёстой юм аа гэж хэлмээр байна. Зөвхөн судар уншаад, зөвхөн өөрөө бясалгаад ингээд яг хөө тэгж болно. Гэхдээ энэ бол маш удаан хугацааны, магадгүй 10 жил, 20 жилийн хугацаанд та одоо өөрөөрөө бясалгаж сурах зүйлийг бидний сургалт бол этрагуурын дэмжлэгтэй явдаг учраас маш хурдцтай явдаг гэдгийг бас ойлгоорой. Тийм тэгээд нөгөө ганцхан одоо мэдлэг авна, мэдээлэл авна гэдэг чинь нөгөө зөвхөн ухамсарын тэлэлт болчихно тийм ээ. Тэгэхээр сүнсний хөгжил нь одоо цуг явж иж, дасгал арга ухааныг сурч иж, энэ хоёр маань цуг явж иж та одоо хөгжилд хүрэх нь шүү дээ. Тэгэхээр зүгээр л нэг ном уншаал за энийг л уншаад ивэл болох юм байна гэвэл гацалтанд орно гэсэн үг, гажилтанд орно гэсэн үг. Эсвэл одоо зүгээр нэг дасгал хийгээл, бясалгал хийгээл хүн ямар ч мэдлэггүй болохоор мэдээж гацсан шүү дээ. Тэгэхээр хоёулангийн цуг явахын тулд дасгалаад энэ дотор орж ирээд суралцаад дасгал арга ухаанаа мэдэх нь байна. Тэр номноос багш нараас одоо мэдлэг мэдээлэл авах нь тийм ээ. За тэгээ бүр нарийн ярил тэр номд байгаа юу чинь бүр одоо ингээд энд ороод суралцаад явбал бүр ингээд задлаад цааш нь ингээд суралцсан гэхээр ухамсар чинь бүр тэлээд явна шин. Тэгээ хамт олон болоод ингээд нэг энерги болоод ингээд хөгжөөд цаашаа явна. Батчаргал Баажка харанхуйд саранд бясалгал хийх нь буруу урсгал гэсэн үг үү гэсэн байна. За харанхуйд ер нь бол бясалгал манай одоо үнэн мэдлэг бүлгмийн зүгээс сургалтууд маань ердөөсөө харанхуйд бясалгал хийлэгдэггүй. Бид нар бол гэрлийн доор за гэрлээ хасаагаад та хийдэг. За харанхуйд хэн итгэвчдэг юм бэ гэхээр нөгөө л нэг сөрөг зүйл, сөрөг энерги, сөрөг биетүүд маань итгэвчдэг. Тэгэд тэр үед итгэвчлийнхэн тэр үед та төвлөрөл хийгээд, бясалгал хийгээд ингэх юм бол ямар нэгэн байдлаар энерги соруулах. За тэгээд тэр дөрөв төвлөрч чадахгүй байна гэдэг маань асуудал маань бас үүнээс холбоотой байж болно. За тэгээд саранд мөргөл үлднэ гэдэг маань сарн дээр бол сар маань бол бигдмэл гариг тэгээд тэн дээр маш том бааз байдаг гэдэг одоо ер нь бол үннийг худлаатай хамтдаа одоо сошиал ертөнцүүдээр бүгднгийн ингээд тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр та хэдмээ ч гэсэн сарыг одоо төхөөрөмжин байна. Нэг талаа харуулдаггүй юм байна. Дандаа нэг талаараа байж идэм байна. Их мэтчлэн зүйлүүдийг сонссон баг. Тэгэхээр мөргөл үйлдэж байна гэдэг маань тань дээр одоо маш их төвлөрөл явагдаж байгаа. Төвлөрөл явагдах үед тэр энергийг одоо сарлуу татаад таны мэдээллийн баазыг чинь авдаг учраас саранд мөргөл хийж гээ гэж биднэрт бол зөвлөдгөө. За тэгээ багш нар маань энэ дээр нэмэх зүйл байвал нэмээд хэлээд өгнө. За тэгээ бүр гоё дэлгэрэнгүй мэдмээр байвал түрүү нөгөө хэлсэн те үнэн мэдлэг гээд YouTube хуудас байдгаа гэх. Тэгэхээр тэр үнэн мэдлэг гэсэн YouTube хуудас руу ороод за ингээд сар гээд хайх юм бол сарны талаар бас мэдээлэлүүд байгаа. Ер нь тэр одоо үнэн мэдлэг гэдэг YouTube хуудсан дээр маш гоё сонирхолтой, маш олон талын мэдээллүүд оруулсан зөндөө олон лайв болон одоо видео бичлэг лайвууд болон одоо бичлэгнүүд за дээр нь нэмээд түрүүлсэнчлэн
одоо энэ үнэн мэдлэгийг маань үнэн мэдлэгт маань суралцаад төгссөн төгсөгчтэй өөрсдөх нь бодит түүх бүгдээрээ байж байгаа. Тэгэхээр та нар маань ороод сэдвээр нь харж агаад сонирхож байгаа сэдвээ сайхан сонсоод мэдлэгээ сайхан хэлээд за мөн одоо тэдгээр хүмүүсийн түүхүүдээс сонсоод за ингээ ийм одоо үе шатанд хүрдэг юм байна тийм ээ. Ингэж бүр өөрийгөө хөгжүүлж болдго юм байна гэдгийг мэдээд аваарай. За тэгээд өмнөх асуултан дээр нөгөө номоо уншаал байвал болох уу гэдгсэн шүү дээ. Тэгэхээр үнэн мэдлэгийн сургалт гэдэг бол за өмнө нь бол гэрлийн дайчдын сургалт гэдээ байсан. За гэрлийн дайчдын сургалт маань явагдаад 500 гаруй хүн гээд төгсөөд одоо ч гэрлийн дайч твэрээ үргэлжлүүлээд тийм ээ өөрсдөө хөгжүүлээд мэдлэг мэдээлэл авсаар явж байгаа. За одоо явагдах гэрлийн ажилтны маань сургалт ч гэсэн за хэдий ингээд 7 хоног 14 хоног гээд ингээд тийм ээ нэг сар орчмын сургалт байгаа ч гэсэн за ингээд сар орчим сурлаа гэхэд за баяртай болсон гэд явуулдаггүй түрүү хэлсэнчлэн ухамсарт сүнсний хөгжил гэдэг бол хязгааргүй байдаг учраас гэрлийн ажилтныхаа шаардлагыг хангаад тийм ээ эрцээ сайн одоо хичээлдээ тогтмол идэвхтэй оролцоод ингээд яваад гэрлийн ажилтнаараа төгслөө гэхэд үргэлжлүүлээд одоо тухайн гэрлийн ажилтнаар төгссөн хүмүүсийг хөгжүүлэх тийм одоо бас үйл ажиллагаанууд явагцаар байдаг. Тэгэхээр ялгаа нь юусоо тэр шүү. Зүгээр одоо ингээд тийм ээ ингээд нэг 28 хоногийн сургалт явлаа. За тэгээ за баяртай одоо дараагийнх нь гэдэггүй гэсэн үг байна. Таны ухамсар сүнсний хөгжлийг үргэлжлүүлээд л залаад чиглүүлээл хэрэгтэй одоо тийм ээ мэдээллээр нь хангаж ухамсарыг нь тэлээл хэрэгтэй шаардлагатай дасгалуудыг орж мэдрэмжийг ингээд үргэлжлүүлж өсгсөөр л явдаг гэсэн үг шүү. За ингээд асуултууд маань өндөрлөх шиг боллоо тийм ээ. Асуугдсан асуултуудад бүгдэнд нь хариулж гисэн үү? Анхан шатны сургалт наран жаргал анхан шатны сургалт хизээ эхлэх вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэсэн байна. За анхан шатны сургалт маань нөгөөдөр буюу 8 сарын 17-нд нийт өдрөөс эхлээд явна. Тэгэхээр дэлгэрэнгүй мэдээлэл тийм ээ яаж сургалтанд суудгийн төлбөрний эдийн гэдэг ингээд энэ дэлгэрэнгүй мэдээллүүдээ одоо энэ лайв үзэж байгаа пэйж байгаа шүү дээ. Пэйж дээрээ дарж ороод мессеж рүү н ороод тийм ээ. За сургалтын мэдээлэл авъя гэж сургалтынхаа мэдээллийг аваад итгэж өмнө сайхан бүртгүүлээрээ. За тэг өдөрт 2 удаа хичээл ордог. Өглөө 6 цагаас болон орой 8 цагаас ордог. За өглөө 6 цагийн хичээл болон орой 8 цагийн хичээлүүд хоорондоо адилхан. Гэхдээ яагаад өдөрт 2 удаа орж байгаа юм гэхээр нөгөө хүмүүсийн цаг зав тийм ээ. Заримдаа хүмүүс өглөө боломжтой, заримдаа орой боломжтой байдаг. За бүр боломжтойнууд нь өдөрт 2 удаа суусан ч болно. Тэр болж хүлээ тийм. Хамгийн гол нь өдөрт доор ээж ямар ч байсан нэг удаа суусан байх ёстой. Тэгэхээр өглөө орой гээд 2 удаа хичээл маань шууд ордог байна. Нандин жаргал бусадтай харилцаагаа сайжруулж эерэг сайхан харилцаатай болох зорилгоор энэ сургалтанд сувал болох уу? Маш эерэг 50 хүн л болмоор байна гэсэн байна. За болно. Энэ бол нөгөө түрүү хэлсэн өвд гарах үр дүнгуудын хамгийн одоо ихний
гарах үр дүн байгаа. Тэгэхээр энэ үр дүнг мэдрэхийг хүсэж байна гэж та суугаад явж болно. Гэхдээ яг танд та яг одоо энэ миний хийх юм байна уу биш байна уу гэдгээ жишээлбэл анхан шатныхаа 7 хоногийн төлбөрөдлөөд анхан шатныхаа 7 хоногт суучаад үргэлжлүүлэх хэсгээ өөрөө тодорхойлж болно гэсэн үг. За энд ингээд энэ сургалт тийм ээ яг миний өөрийнхөө мэдрэмжийг сонсно гэсэн үг байна шүү дээ. Та би одоо үргэлжлүүлэх үү эсвэл яах вэ гэдгээ өөрөө одоо 7 хоног яваад тэгэхээр чин танд нэг мэдрэмж төрн танд нэг өөрчлөлт гарна тийм ээ. Тэгэхээр тэрийгэ мэдэрснийхээ үндсэн дээр үргэлжлүүлэх хэсгээ шийдэж болно. За одоо ингээд асуулт дууссан юм шиг байна гэж. За тэгвэл лайв өндөрлөх багш нараа төмөр багшаа. За тэгээ. Өнөөдрийн лайв маань цаг заваа зарцуулаад сонирхсан асуултаа асуугаад тэрэндээ бас тодорхой хариулт авсан байхаа гэж найдаж байна. За тэгээ оролцсон багш нартай талархлаа. За сургалтын маань сонирхоод өөр дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энэ лайв явж байгаа пэйж дээрээ дараад мэдээллийг аваарай гэж хүсье. За тэгээ бүгдд нь сайн сайхны хүсье. Амар амгалан хүсье. Баяртай.
Ааха